оройныхоо хоолыг хийж идэх гээд яг Монгол аргаараа. Манай мастер тоогооч нэгдүгээр тоогооч. Хайс мастер. Сатагдаад дотор нас. Сайн мэцэнэ за бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. Бон хотоос мэдчилж байна. Бон хотод байрлах Монголын төвөөс зохион байгуулж байгаа 2 өдрийн арга хэмжээнд оролцохоор ирсэн байна. За тэгээ хөх Монгол амтлагтай хамт тоглоно. За тэгээ өнөөдөр айгүй их адал явдалтай өдөр байлаа. 4 цаг 30 минут явах байсан газар би 8 цаг явж ирсэн. За тэгээд ирээд нэг хостел захиалсан байсан. Тэгээ хостелд орох гэсэн чинь тест хийлгээ мартчихж. Тэгээд оройтсон байсан тест центр нь хаалттай, инээ тэрэгээл зөндөө асуудалтай байсаар агаад арай ч юм уу буудалтаа орчоод тэгээд гарч ирлээ. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэхлээр Deutsche Bahn буюу Германы төмөр замтай холбоотой. Яагаад гэвэл Германы төмөр зам дахиад ажил аял зарласан. Яагаад дахиад ажил аял зарласан гэж байгаа юм бэ гэхээр 2-7 өдрийн өмнө намайг Брюссел руу явах тоглолтын үеэр бас ажил аялалтай байсан. Тэгээд миний богоно цэцлэгдээд бас би машинаар наашаа явж ажил их алдагдсан. Тэгсэн чинь 2-7 хоногийн дараа дахиад ажил аял зарлцдаг шүү дээ. Цалингаа нэмүүлнэ гэд. Тэгээ тийм болохоор маргааш уг нь ирэх байсан чинь өнөөдөр болгож өөрчилсөн. Тэгээд замын унаанд дагдаад өнөөдөр ирсэн. За би яг одоо энэ Бон хотын захиргааны газрын одоо хотын захиргааны өмнө сууж байна. Тэгээд зарим гэдчихэд одоо өрөөлөг ороод амнаа. Өглөөний мэнд. За би сайхан амраад өглөө цоглог босоод ирлээ. За тэгээ сая орондоо өглөөнийхөө цаг уужаад одоо босоод нүүрээ будаад гарахад бэлэн болно. За өнөөдрийн төлөвлөгөө болохоор тоглолт руугаа явхаас өмнө PCR шинжилгээ өгөх ёстой. Газ очиж шинжилгээ өгчөө тэгээ тоглолт руугаа гүйх ёстой. Тийм болохоор нүүрээ шууд одоо будаад гарнаа. Тэгээ сонноос өчтөр орой өрөөндөө ороод ирсэн чинь нэг хүн ирээд унтчихсан. За би тэгээ хостел орсон байгаа 4 ортой хостел орсон. Тэгээд нэг хүн маань ирээд унтчихсан. Тэгээд зөвхөн толгойн гарцсан. Тэгээд толгойг харсан чинь халдсан хав халдсан. Тэгээд би юу халдсан эмэгтэй байна гэж бодчихсон чинь өглөө босоод харсан чинь эрэгтэй хүн мэдий. Яагаад эрэгтэй хүн байсан бэ гэхлээр би болохоор энэ өрөөгөө зөвхөн эмэгтэйчүүдэд өрөөгээд бодоод захиалсан чинь захиалсан гэж бодож исэн чинь холимог өрөө захиалсан байна. Тэгээд эрэгтэй үнтэй байж таарсан. Тэгэхээр надад л хэлсэн юм шүү дээ. За тэгээд одоо нүүрээ будаад бэлэн болоод гаръя да. За 2 өдрийнхаа тоглолт их газар хүрээд ирлээ. 2 өдрийн газар унчих юм байна. Тэгээд цаана тоглолт маань болно. За энэгээр ингээд гэр баригдсан байна. Гэр майхан баригдсан байна. Энэгээр үзэсгэлэнгүү тавьсан байна. За тэгээд сая ирээд нэг сонирн мэдээ дууллаа. Ямар мэдээ вэ гэсэн чинь өнөөдөр л буудлын дээр тоорно гэдэг. Баярлалаа. Өнгөрөөдсөн чинь энэ чи гэр тийм үү майханд хүүхэн дотор унтна гинэ. За чихэн нүүдэлч амьдрал руугаа буцаад орох юм байна да.
Энэ монголчуудын арга хэмжээнд дээр дандаа таних нөгөө хуучин хүмүүстэй уулздаг те хэдэн жилийн дараа бид хоёроос нэлээд хэдэн жил уулзаагүй үгүй. 2 жил багтаа сүүлийн нөгөө карантин цаг үеийн байдлаас болоод тэрнээс чинь шинэ ч одоо энэ нөгөө тоглолт моголт манай хүмүүсд ирдэг. Ер нь бол манай хүмүүсийн хүн юм байгаа. Хүн юм байгаа нөө. Тий. За би тэгээд төгсөө ихчээр танилцуулах гад айгүй мундаг ихч байгаа. Би нөгөө нэг дээр сайхан би нэг асуурчлагын хвчлэг хийсэн байхгүй зөвөр өөрийнхөө оройны тэгээд тэрэн дээр таны нөгөө нэг хэлжсэн ганц хоёр юмнуудыг зөвлөгөөг хэлж өгчээсэн. Би төгсөө ихчдэр 2 удаа гоо сайханд орсон тийм. Тэгээ манай төгсөөгч маань Stuttgart хотод төгсөөс Cosmetic Lounge гэдэг өөр ингэсэн Lounge төгсөө гоо сайхны студидтэй хүн байгаа. Тэгээд хэрвээ Stuttgart-д ирвэл гоо сайханд анхаарай гэж хүсвэл манай төгсөөгчдэр очиорой. Тэгээд айгүй гоё бүтээгдэхүүнүүдтэй тэгээд мэрэгжлийн төвшөнд хийдэг. Баярлалаа. Дүүдээ бас амжилт хүсье. За. Тийм хүн байгаа. Ханаас намайг дуудан эхшилэн нүвэ зүудэн дэрсэн нутгийн дуу юу Санаа гэрэ. Үгүй чиний хэлийг ойлгохгүй байна. Их нандин зүйлүүд байна. Герман өөрөө айраг хийж заадаг хүн байд юм байна. Тэгээд Европ дахь монголчууд маань бүхэл юм хийдэг болжээ. Интернетээс харж байхад айраг өөрөө таараг тэгэл ер нь Монголтой холбоотой бүхэл зүйлийг өөрсдөө эмчээ Германда өөрсдийнхөө аргаар хийгээд зардаг болжээ. Айраг хүртэл гарсан байх шүү. За бид хоолоо идэх сууж байна. Ийм гоё хоол гэсэн. За би энд нэг майхнаар цочлох гээд ирсэн байна. Яадаг майхан бэ гэхээр өнөөдөр бидэрт амттай хоол хийж өгсөн. Гэр бүлийнхэн дээрээ ирсэн байж байна. Яа. Танилцсанаа бүгдээрээ. Би бас сайн танилцаж чадаагүй. Миний YouTube гинэ. Facebook дээр коронавигийн үеэр нөгөө пилатесийн курс явуулж исэн. Тэр курс маань сууж исэн. Хүн гинэ. Тэгээд нэг шавь. Тийм, манай шавь гинэ. Шавьдэрээ шавийнхаа гарын хоолыг идсэн байна. За, ажил амжилттай байна ч та. Би өөрөө болохоор нөгөө нэг Тэнгэрэгт амьдардаг. Тэгээд дүүсэлд орох нь Монгол сургууль манай хүүхдүүд явдаг. За. Тэгээд тэгж захта хүмүүстэй танилцал нөгөө хүмүүс маань бууц захиалгаар игээд өс борц захиалгаар игээд цөмний гурил игээд өсгөл. Тэгээд яг манай хэд тэгээд тийм нөгөө Монгол сургуулийн нөгөө хоол молоо өөртөө хүүхдтэй хоол өөртөө. Тэгээд нөгөө галтгоо малтгаа ганцны хаяа нөгөө хоолын хийгээд тэгэл манай хэд нөгөө хоол хийгээд. Окей. Дурслагтай амар гоё амттай цөм байсан. Бууз, салаад бүгдийг нээсэн. Амар гоё амттай байсан. Борцог амсч үзээг одоо амсдаггүй. Цагаахтай борцноос аваад. За камера барьж ирэнгүүтээ шууд борцог авнаа. Хараарай ийм гоё борцог. Yay! За наач Монгол би айгүйх монгол хүмүүстэй аягүй баг уулздаг. Тоглолтоор явхаараа уулзах тушаан гадээ. Тийм ингээд монгол хоол идээд монгол хүмүүстэй уулзах гоё. Хүмүүсийн аяг захиж нөгөө авдаг юм ил хийсэн л тийм. Хүмүүсийн хинтэл цав юм боо. Тийм бодлоохгүй да гоё монгол юу яг Монгол ирсэн боддог юм лээ. Амар ч юм хэцүү байх гэж байна. тийм. Үгүй яг одоохондоо л ер нь боддог. Амар том. Жижигхэн Нөө явуулын аяг. миний бодлоор амар боломжтой юм шиг санагдаад байгаа. Монгол хоолууд ялангуяа нэг ширхтээ зарахад аягүй боломжтой гэдэг. За ямар ч байсан маш гоё хоолоор дайсан. Өнөөдрийн бүх ирсэн хүмүүсийг зочдыг бүгднгийн Нэг уулзаж танилцуулсан гэж бодож байсан. Өнөөдөр арай гарч ирлээ. тэглээ. Шавьтай ах сайхан юм уу? Хувийн юу яамна. Тэгээрээ. Окей, за баярлаа. Тэгээд сайхан хоолоод байлаа. Өнөөдрийн арга хэмжээ маань ингэсгээд өндөрлж явах шиг байна. Шоугаа дуусгах юм байна. За. Баярлалаа. За, арга хэмжээ дуусаад хүмүүс юм аваад хэлжээ. Бид өнөөдөр энэ газараа хонхоор болсон гэр дотроо
гадаана майхан засаа тэгээ гэр дотроо бүхэн дотор унтахаар болсон. Нэг хоёрын гураа и action гэн. За, гэх та түрүүний шогоо бүжиглээд яваар. Бүжиглээрэй гэж. Зя. Герман улсад хэдэн цаг болсон байна шөнийн? За, 01 цаг 14 минут болсон байна. Бид нар өнөөдрийнхөө ажлыг сая л дуусгаад одоо хотелд ирж байна. Би хоёр их жигаа ороод дагаад буудлын хулгайгаар ирж хонох гээд хулгайгаар ирж хонох гээд дагаад ирсэн байна. За тэгээд өнөөдрийн ажил амжилттай дууссан. Бүгд happy? Happy. Одоо сайхан ороод амарнаа. Өглөөний мэнд. За ажлын 2 дахь өдөр эхэлсэн байна. Тэгээд өчтөр орой 2 их жигаа дагаад буудлын нууцаар орж хансан. Уг нь гэрт хонох байсан. Боловч гадаа хүүтэн доороос чихтэй. Яг энэ гэрт хонох байсан. Тэгээд доороос чихтэйс учраас 2 их жиг дагаад тэгээд буудлын нууцаар орж хансан. Тэгээ сайхан амарчаад өглөө сая буцаад ирээд одоо 2 цагийн дараа тоглолттой. Тэгээд тоглолтоо дараад шууд унаанд дайгдаад бас бэрлэнлөө авах нэг унаа байгаа гэсэн. Тэгээд тэрэндээ дайгдаад бэрлэнлөөгөө хөдлөн дөө. За тэгээд энэ 2 өдрийн ажил маань үгээр дуусч байна. Өнөөдрийнхөө тоглолтыг хийгээд дуусчвал одоо сайхан бие алаагаад түрүү нүрэ будчихад ирсэн. 2 өнөг нүрэ дараалж будаад өчтөр орой унтаад өглөө яасан болохоор арьс. Тэгээд нүрний будаг авахад айгүй муу байна. За яах. За тэгээд өчтөрийн хувьд бол хүмүүс их ирсэн, гадаад хүмүүс их ирсэн. Тэгээд бага хэмжээний багхан наадан болоод өнгөлөө. Тэгээ маш сайхан байлаа. Зөндөө олон мундаг хүмүүстэй танилцлаа. Зөндөө олон шинэ хүмүүстэй танилцлаа. Тэгээд сайхан байлаа. Дараагийн ажлуудтай хамтарч ажиллах хүмүүстэй бас бодогдолоо. За тэгээд амжилттай сайхан 2 өдөр өнгөрлөө. Өнөөдрийнхөө ажлыг дуусгачвал тэгээд Берлингийн зүг шууд тоглолтынхаа дараа хөдлөх байгаа. Тэгээд буцаа солио шууд хөдлөн дөө. Дахиад 7-8 цаг явандаа гэж бодохоор л машинд явна гэж бодохоор л жоохон тийм байна. Тэрнээс сайхан. Окей. За тэгээд согтой хамт байсан баярлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баярлалаа.